Монголын үндэсний шагаан арвааны холбоо жил бүр улсын аварга шалгаруулах тэмцээнээ зохион байгуулдаг. За анхны улсын аварга шалгаруулах тэмцээн 1991 онд эхэл зохион байгуулагдсан. Ингээ өнөө жил 36 дахь удаага зохион байгуулагдаж байна. За манай улсын аварга шалгаруулах тэмцээн бол энэ өнгөрсөн 36 жилийн хугацаанд бол нэг ч удаа дасраагүй зохион байгуулагдсан. Үндэсний спортын одоо ийм томоохон арга хэмжээ ковид сар дахлын үед ч гэсэн одоо зохион байгуулагдаж ирсэн гэдгээр ийм онцлогтой. За оролцооны хувьд өнөө жил 21 аймаг нийслэл Улаанбаатар хот 9 дүүргээс шалгарсан 118 багийн одоо 1000 орчим харваачид 3 өдрийн турш одоо ахмал самбаа онж мэрэгнээ сорин наадалцаж байна. За өнөө жил бол Баян Улгийн аймгийн харваачид маань нэлээд олноороо ирж оролцож байна. За бас газар нутгийн хол цаг хугацааны энэ боломжоос хамаарч Баян Улгийн харваачид маань бас тэр бүр ирж чаддаггүй байсан. За өнөө жил бол маш олон бүрэлдэхүүнтэй ингээ Баян Улгийн аймгийн харваачид маань зорж ирж ингээ одоо бүтэн 21 аймгийн баг харваачид цугласан гэдгээр их онцлогтой байна. За нөгөө талдаа мөн одоо өнгөрсөн 2025 оны 10 сард хуралдсан Монголын үндэсний шагаан арвааны холбооны 6 дугаар их хурлаас одоо олон дүрмийн өөрчлөлтүүд гарсан. За түүний нэг нь бол одоо хувийн цуваа харвааг цол амжилтын ирмээр одоо нуглах, ам авах, бөхчлөх хэлбэрээр ингэж зохион байгуулах дүрмийн зохицуулт орж одоо улсын цолтонгууд маань цол амжилтынхаа ирмээр ам аваж ингэж зохион байгуулагдлаа. За цуваа харваанд бол 746 харваач оролцож ингээд тэргүүн байр шалгарж байгаа одоо харваач бол 10 давж төрүүлж байгаа. За ийм одоо онцлогтой харваа наадам болж байна гэж ингэж тодтогч хэлж болохоор байна. Тэгээ ер нь яг одоо газар нутаг хол за Ховд аймаг гэхэд үндсэндээ 1500 за Баян Улгийн түүнээс хойш километр замыг туулж ирдэг. Тийм учраас мандаачны хураамжаас ер нь чөлөөлдөг ийм зохицуулттай. Тэрийг нь одоо тодтогч өгсөн байгаа. За хөдөө орон нутагт бол шагаан харваа дэлгэр сайхан хөгжиж байгаа. За шагаан харваа 2022 оноос өмнө Төрийн баяр наадамд бол холбооны дүрмийн дагуу зохион байгуулалтаа хийж ордог байсан. За Төрийн баяр наадмын үндэсний их баяр наадмын нэгэн төрөл болж 1998 оноос эхэлж орсон. Ингэхдээ хуулинд одоо хуулиар зохицуулагдаж байгаагүй харилцаа. Ингээ 2022 оны үндэсний их баяр наадмын тухай шинжилсэн найруулгаар бол үндэсний их баяр наадмын нэгэн төрөл болж ингэж хуульчлагдсан цол зэрэгэ Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар авдаг болсон. За ингээд үндсэндээ бол үндэсний спорт талаасаа нэлээд дэлгэр хөгжиж байна. За Монголын үндэсний шагаан арвааны холбоо шагаан одоо соёлоо, шагаан спортоо өргөн дэлгэр сурталчлах чиглэлд бол онцгойлон анхаарч ажиллаж байна. За Монголын үндэсний шагаан арвааны холбоо бол 3 насны ангиллаар улсын аварга шалгаруулах тэмцээнээ зохион байгуулдаг. 2-7 хоногийн өмнө одоо энэ асард Ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээн маань амжилттай зохион байгуулагдсан бол одоо яг 7 хоногийн дараа буюу эх 7 хоногийн хагас утан сайнаар бол өсвөрийн харваачд маань одоо улсын аварга шалгаруулах тэмцээнээ зохион байгуулна. Ингээд Ахмад дунд залуу үеийн одоо энэ 3 насны хэлхий холбоог хангасан ийм одоо сайхан наадам бол Монголын үндэсний шагаан арвааны холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг 3 насны улсын аварга шалгаруулах тэмцээн юм гэж ингэж бас тодтогч хийж болохоор байна. 100 түүчэлэх 100 нэмэтийн сонин цаасан хэвлэл болон цахим хэлбэрээр уншигч танд хүрч байна. Иргэдээ өмөөч өвчин үндэсний өдөр тутмын сонин 100 нэмэтээ